би 1 сарын өмнө хайфу эмчилгээнд орсон. За миний хайфу эмчилгээг сонгох яг үнцээ 2 шалтгаан байсан. За нэгдүгээр хайфу эмчилгээ бол өөрөө завгүй амьдралын хөвшилтэй. За олон дахин эмнэлэг дээр очиж үйлчилгээ авах боломжгүй. За олон төрлийн гам дэглэмийг барих боломжгүй. Тийм хүмүүст хамгийн тохиромжтой арьс сурах эмчилгээ. Ганцхан удаагийн оролдоор тухайн хүнийхээ арчилгаанаас хамаарат үр дүн нь 1-2 жилийн хугацаанд үйлчлэх боломжтой. Энэ эмчилгээ. За хоёр дахь шалтгаан нь хайфу эмчилгээ нь өөрөө хүний өөрийн физиологийн процесс болох тэр коллаген ялгарах, арьс өргөх тэр физиологийн процессыг эрчимтэйгээр идэвхжүүлээд өгчдөг ийм эмчилгээ. Иймээс та энэ эмчилгээний дараа за хугацаанд дуусаад жилийн дараагаас ч юм уу те гинт арьс маань муухай болоод унжчихгүй. За эсвэл энэ эмчилгээ надад ямар нэгэн гаж нөлөө үзүүлээд миний арьс муухай болчихгүй гэсэн ямар ч тийм айцгүйгээр энэ эмчилгээнд орох боломжтой. Гэхдээ яг хайфу эмчилгээнд орохдоо та нэг зүйлийг бүр заавал анхаарах хэрэгтэй. Энэ юу юм бэ гэхээр тэр таны орж байгаа хайфу эмчилгээ чинь чанартай баталгаатай эсхийг нь заавал шалгах хэрэгтэй. За чанаргүй хайфанаас олоод хүн хоёр төрлийн эрсдэл үүсч болно. За нэгдүгээр тэр хайфу чанар муутай байснаар үр дүн үзүүлэхгүй ингээр та мэдээж санхүүгийн хувьд тохирно. За хоёрдугаарт нь тэр чанар муутай хайфу нь таны арьсны хүнд түлэгдэл үүсгэж болно. За мөн дээрээс нь мэдрэлийн гэмтлийг үүсгэж болдог. Ингэснээр тэр арьс нүүрний жигд хэм нь алдагдах. За арьсны гадаргуу жигд бус болох гүний түлэгдэл үүсэх ийм эрсдлүүдийг үүсгэж болдог. Ингэснээр та гоо сайхны хувьд бүр ноцтой охирох боломжтой гэсэн. Чанартай хайфуг таних хэд хэдэн аргыг би танд хэлээд өгье. Нэгдүгээр FDA-ээр хүлээн зөвшөөрөх зэсгийг нь таашаалах хэрэгтэй. За энэ нь өөрөө тухайн бүтээгдэхүүн яг амлсан үр дүнгээ гаргадаг гэдгийг гаж нөлөөгөө таны бид аюулгүй гэдгийг нь баталж өгч өгдөг. За хоёрдугаар тэр чанартай брендийн хайфу мөн гэдгийг шалгахдаа сертификатыг шалгах гэж болно. Жишээлбэл Medi Clinic-ийн New Double болон Double Gold хайфу нөрөө Hyaluronic брендийн сертификаттай байдаг. За гуравдугаар хамгийн асуудалтай юм нь хайфу аппаратыг хэмжээгээр хуурамчаар үйлдвэрлэдэг. За гэхдээ яг ингэ нарийн детальны хараад үзэх юм бол деталууд нь ялгаатай байдаг. За ийм учраас орхож байгаа хайфуныхаа яг тэр брендийнх нь ориг хайфутай зургийг сайн харьцуулж хараад дээрэс нь түрүүлсэн FDA болон сертификатыг нь давхар шалгаж хайфугаа сонгох хэрэгтэй.